манифест хийх энтергээд сайн хөөгд үсэх юм бол тэрийг заагаад байгаа хүмүүсийг хөөгд үсэх юм бол шинжлэх ухааны үндэслэл байгаа. Харин тийм яг үнэ тийм. Тийм нөгөө мундаг олон улсын нэр хүндтэй шинжлэх ухааны төлөөлөгч биш мэш. Зүгээр хүмүүс байдаггүй байхгүй юу? Шинжлэх ухаанд манифест тэд нар яагаад 1000 гаруй доллараар манифестийг харгаж байгаа юм. Тэд нар өөрсдөө тийм супер юм бол тэд нар өөрсдөө манифест хийж аваад тэр мөнгө олчихлээ. Тэр хүнд хичээл зааж зовж яах юм те. Зөвхөн манифест хийж сууж атал дансанд амар их мөнгө ороод ирэх хэрэгтэй үгүй шүү дээ. Тэгэхээр буруу ойлгоод байгаа. Далд ухамсар манифест гэдэг хоёр үгтэй болгоомжтой харьцаарай. Манифест гэдэг үгийг орчуулад үзэхлээр зүгээр л оюун санаандаа тод зураглах гэсэн үг байхгүй юу? Тод зургалж байгаагийн санаа нь юу гэдэг вэ гэхээр хүн өөрийнхөө бодол санаанд хэр хүчтэй итгүүлж өнөмшүүлнэ. Тод зурглан төдий чирээ итгэж өнөмшнө. Хэр итгэж өнөмшнө. Дараа дараагийн шийдвэр гаргалтууд төрлөөгөө чиглэж гардаг байхгүй юу? Үйлдэлүүд нь чиглээд байна. Тий, шийдвэр гаргалтууд тийшээ чиглэхлээр шийдвэр чи өөрөө үйлдэл болж хувирнаа да. Тэгэд хийсэн юм чинь үр дүн гарна да. Үр дүн нь нөгөө хүсчээсэн юм байж тарна да. Энэ логикийг бий болгохын тулд л нөгөө оюун санаандаа тод зураглах тухай асуудал ярьдаг болохоос ш. Зүгээр ингээл бодоод ахад биелждэг тухай асуудал ярьж болохгүй. Яг гэвэл амьдрал дээр хүний амьдралын чанарыг хичээл зүтгэлээс салгаж ойлгож ерөөсөө болохгүй. Энэ маш том гаж. Хичээл зүтгэлээс салгаад ирэхлээр буруу аргаар мөнгө олох, хялбархан аргаар мөнгө олох руу явдаг юм. Хичээл зүтгэлээс ангид бий болдог үр дүн, сайхан амьдрал гэж байхгүй гэдэг нэгт ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар далд ухамсар гэж яриад байгаа. Орчуулгын алдаанаас үсээд. Бодвол тэр манифестэл далд ухамсартай холбоотой шүү. Үндэ бол англиар далд ухамсар гэдэг үг байхгүй юу? Харин тийм шүү дээ. Тэр чинь нөө unconscious гэдэг. Subconscious. Нэг нь conscious буюу ухамсар, нөгөө нь subconscious буюу дид ухамсар, unconscious буюу үл ухамсарлах байхгүй юу төвшин. Тэр үл ухамсар гэж ухамсарт баригдахгүй байгаа процессыг л ярьж байгаа гэсэн. Тэрийг далд ухамсар гэж орчуулад ингээд далд гэхлээрээ нэг юм нууц болоод нууц болоороо нийцэх юм бол тий гэдэг рүү хайлраад байгаа шүү.